Баркодтой болон баркодгүй барааг хэрхэн бүртгэх вэ? Хэрэглэгч та шинэ бараа бүртгэхдээ бараагаа баркодоор болон баркодгүй барааг дотоод кодоор бүртгэх боломжтой. Үүний тулд бүртгэл модулын бараа цонхыг сонгоход барааны мэдээлэл оруулах боломжтой цонх нэгдэнэ. Тухайн цонхны шаардлагатай заавал бөглөх бүх мэдээллийг бөглөсний дараа хадгалах товч дарахад бүртгэл амжилттай гэсэн мессеж өгснөөр тухайн бараа жагсаалт хүснэгтийн хамгийн дээр харагдана. Дутуу болон буруу бөглсөн тохиолдолд алдааны мэдээлэл гарч ирнэ. Заавал бүртгэх ёстой мэдээллүүдийг од тэмдгээр тэмдэглэсэн байна. Барааг баркод юм уу дотоод код хоёрын аль нэгийг заавал сонгон бөглөх шаардлагатай байна. Баркод нь хамгийн дээд тал нь 20 оронтой байх ба хамгийн багадаа 8 оронтой байна. Дотоод код нь хамгийн ихдээ 5 оронтой байна. Дотоод кодоор дугаарлахдаа хэрэглэгч өөрөө хүсснээрээ дугаарлах боломжтой байна. Мөн хоёуланг нь бөглөх боломжтой. Бөөний үнээр борлуулах лиценз авсан бол бөөний тоо болон бөөний үнийг бүртгэх хэсэг харагдана. Бусад нэмэлт мэдээллийг оруулахгүй хадгалж болох ба хэрэв нэмэлт мэдээллүүдийг оруулвал хайлт хийхэд илүү хялбар болно.